Өнгөрөх бэм гарагт Сонгон найрхан дүүргийн нутагт цэрэг тээвэрлэж авсан автомашин осолсноос 21 цэрэг гэмтэж 2 нь газар дээр амь насаа олсон байна. Одоогоор осолсон цэргүүдийг цэргийн эмнэлэг тэмдэглүүлж байна. Автобусанд зорчих картыг цэнэглэхэд тодорхой шимтгэл төлдөг байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлээд шимтгэл төлөхөө болохоор болжээ. Нийслэлчүүдийг дулаанаар хангах бэлтгэл ажил 85 хувьтай байгаадаар Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээлжээ. Энэ үеийн хувьд Амгалангийн дулааны станц ашиглалтанд орсноор цахилгаан станцуудын ачаалал багахан ч гэсэн хөнгөн хэмээн албаных нь тооцоолж байгаамаа. Зурагчдын зураг бичгийг нийслэлд эх сараас эхлэн төвлөрсөн цэгүүдэд нэмэгдэлгүйгээр худалдаалахаар болжээ. Тухайлбал багшийн хөгжлийн ордны гадна талбайд мөн багшийн дээдэд байрлах номын цагаан өргөнд 1900-ээс 3900 төгрөгийн хооронд үнээр худалдаалахаар болсон байна. Барилга орон сууц үзэсгэлэн өнгөрөгч Баасан гарагт болсон үзэсгэлэнд 80 гаруй орон сууцны компани оролцсон юм а. Эдгээр компани орон сууцны метр квадратын үн сая 200-аас сая 800 мянган төгрөгийн хооронд байна. Барилгын салбарынхны тайлбарлаж байгаагаар орон сууцны үн сүүлийн саруудад тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа маа. Ой тогтоолтын Азийн авраг шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд болсон юм а. Энэ тэмцээнд олон улсын мастер 16 настай пүрэвж ав мөнгө медаль хүртэхдээ өсвөрийн дэлхийн рекордыг эзэлсэн байна. Мөн манай тамирчид тэмцээний эхний өдөр 5 авт, 9 мөнгө, 5 хүрэл нийтдээ 19 медаль хүртсэн. Харин хоёр дахь өдөр эхний 9 байрыг манай тамирчид эзэлсэн амжилттай оролцжээ.